За газар шин үйлдвэр маань одоо өөрийн үйлдвэрийн хаягдлыг урьдчилан цэвэрлэх юм технологийн шийдлийг гаргаад MNS 6561 стандартын шаардлагын дагуу энэхүү одоо үйлдвэрийг ашиглаж байгаа. За энэ тухай мэдээлэл танилцуулгыг хүргэхээр хэмж Должин Сүрэн ирсэн байна. За би энэхүү судалгааныхаа одоо агуулгыг танилцуулгынхаа агуулгыг судалгааны зорилго, судалгааны арга зүй, технологийн шийдэл, судалгааны үр дүн, одоо үр ашигын тооцоо, байгаль орчны ач холбогдол дүгнэлт гэсэн хэсгүүдээс бүрдүүлж танилцуулахаар бэлтлээ. За ерөнхийдөө Улаанбаатар хотын одоо нийт ус хангамжийг нэмэгдүүлэх одоо нөгөө урт хугацааны буюу 5 жилийн төсөл хөтөлбөр хэрэгжээд энэ төсөл хөтөлбөрийн одоо 3 дугаарт усны салбарын тогтвортой байдлыг хангах чиглэлд одоо маш олон үйл ажиллагаанууд одоо хэрэгжсэн. За энэхүү хэрэгжсэн үйл ажиллагааны нэг болох одоо үйлдвэрлэлийн хаягдл усыг урьдчилан цэвэрлэх, бохирдлыг хянах гэдэг энэ одоо ажлын хүрээнд болохоор газар шим үйлдвэр маань тухайн цэвэрлэх байгууламжаа барьж байгуулад тэгээд хаягдл усаа ариутгах татваргад одоо нийлүүлэхээс өмнө боловсруулаад одоо ингээд нийлүүлэх зорилттайгаар одоо энэ бүх цехийг гаргасан. За энэ хаягдл усыг урьдчилан цэвэршүүлэх байгууламжийн технологийн оновчтой гормыг тогтоох, тодорхойлох, за гаргаж байгаа цэвэр ус маань нөгөө цэвэршүүлсэн ус маань MNS 6561 гэсэн энэхүү стандартын техникийн шаардлагад нийцж байгаа эсхийг тогтоох энэ үндсэн хоёр зорилгын хүрээнд одоо эдгээр зорилтуудыг тавьж ажилласан. За энэ болохоор үйлдвэрлэлийн хаягдл усны анхны найрлагыг тодорхойлох, за энэ найрлага тодорхойлсон үндсэн дээрээ технологийн гормыг тогтоох, за цэвэрлсэний дараах болон одоо цэвэрлсэн усныхаа одоо үзүүлэлтийг анхны найрлага болон тухайн техникийн шаардлагын одоо стандартын техникийн шаардлагын үзүүлэлттэйгээ харьцуулах. За эндээ байгаль орчин төв цэвэрлэх байгууламжид үзүүлэх эерэг нөлөөллийг нь одоо судлах. За ингээд тухайн одоо цэвэршүүлэх байгууламжийн технологийн үр ашгийг тодорхойлох гэсэн энэхүү зорилтын хүрээнд ажилласан. За газар шим үйлдвэр маань болохоор ерөнхийдөө түүхэн эдийн хувьд болохоор бүх төрлийн ногоо, жимс жимсгэнүүдийг ашиглаад 11 нэр төрлийн одоо 70 гаруй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж 3000 гаруй одоо цэгүүдээр дамжуулан худалдаалж борлуулдаг ийм хүнсний үйлдвэр байгаа юм аа. За энэ хүнсний үйлдвэр маань болоод ирэхээр MNS 6561 хүрээлэн байгаа орчин усны чанар ариутгах татваргын сүлжээнд нийлүүлэх хаягдл усны шаардлагынхаа хүрээнд бүх үйлдвэрүүдийг одоо бүлэглэж ангилсан ангиллалын 1-р бүлгийн 2-р ангиллалд хамаарч байгаа. За тэгээд энэ 2-р ангиллалд хамаарж байгаа хүнсний үйлдвэр маань энэхүү стандартын шаардлага дах хамгийн их бохирдуулагч буюу умбуур бодис, биохимийн хэрэгцээд хүчил төрөгч, хими хэрэгцээд хүчил төрөгчийн агуулгыг одоо энэ стандартын нормд заасан энэ хүрээнд цэвэршүүлэх одоо хэрэгцээ үүсэж байгаа. За газар шим үйлдвэрийн усны хэрэглээ маань 2025 оны юун дээр одоо тайлангаас харахад хоногт 98.1 м3 усыг жилдээ энэ дээрээс 29430 м3 усыг одоо хэрэглэдэг. За 26 оны төлөвлөгөөнөөс харахад энэ үйлдвэрлэлийн одоо бүтээгдэхүүний тоо нэмэгдэх төлөвтэй. Тэгээд 138.1 м3-ийн хоногийн хэрэглээтэй жилдээ 41.568 м3 усыг зөвхөн үйлдвэрлэл одоо хийхэд ашиглана гэсэн юм тооцоо байгаа. Тийм учраас урьдчилан боловсруулахын байгууламжаа одоо хоногийн 168 м3 одоо усыг цэвэршүүлэх хүчин чадалтай одоо энэ үйлдвэрийг сонгож одоо ажиллуулж байгаа. За үйлдвэрээс гарч байгаа хаягдл усныхаа бохирдлын түвшин гэхлээр тодорхойлсон. За ингээд тодорхойлоход бол газар шим усны одоо хаягдл ус нь болохоор маш хүчлэлэг буюу 287 pH-тай, аммоны агуулмж 137 дахин өндөр, за химийн хэрэгцээт хүчил төрөгч маань 36 дахин өндөр, биохимийн хэрэгцээт хүчил төрөгч болоод ирэхээр 28 дахин өндөр, энэ маш өндөр бохирдолтой юм байгаа. За тийм болохоор энэхүү одоо энэ хаягдл усыг одоо цэвэршүүлэх одоо энэ томогдох хөрөмжийг
юу байсан технологийн одоо ингээд гомыг тогтоосон. За газар шим үйлдвэрийн хаягдл усны өрчлөн боловсруулах технологийн одоо цэхийн схем байгаа. За энэ схем маань ерөнхийдөө 8 дамжлага бүхий ингээд дамжлагуудтай хамгийн ихний одоо докторжуулах сав буюу одоо энэ дээр болохоор газар шим үйлдвэрийн хаягдл ус маань ороод дээрээ нөгөө нэг юм механик механик хаягдлыг одоо шүүх юутай фильтртэй за ингээд докторжуулах сав руугаа ингээд ордог. За энэ докторжуулах савн дээр болохоор нөгөө pH-ийг одоо нөгөө тодорхойлох нөгөө нэг юутай нөгөө мэдрэгчтэй. За тэгээ мөн нөгөө нэг натрин гидроксидоор pH-ийг саармжуулдаг учраас тэрнийг нөгөө тун тохируулдаг ингээд юм савтай. За доороо болохоор өвчл төрөгчөөр ингээд нөгөө үлээж тухайн докторжуулах савнд байгаа усыг одоо хутгах зориулт бүхий юм одоо өвчл төрөгч одоо үлээж өгдөг энэ олон одоо юунуудтай суугуудтай ийм сав байгаа. За энэ дээрээс болохоор механик хол цэвэрлэгдээд тэгээ өвчл төрөгчөөр одоо үлээгээд ингээд нөгөө холиод шүлтэй хийгээд одоо ингээд саармжуулах процессыг явагддаг. За эндээс болохоор цаашаага цахилгаан коагуляцийн савд одоо орно. Энэ цахилгаан коагуляцийн сав маань болохоор одоо 12 вольтын тогтмол гүйдлийн одоо хүчин чадалтай одоо энэ цахилгааныг хэрэглэдэг одоо хүмүн цагаан электродууд дотроо байрладаг. За энэ дээр болохоор бохирдлыг одоо одоо цахилгаан одоо юугаар одоо хүчлэлээр коагуляцид оруулаад за ингээд хоёр янзын юм юу үүсгдэг одоо лаг үүсгдэг. Одоо нэг нь тухайн усныхаа бохирдлын түвшнээс одоо хамаараад дээгүүрээ хөвгч одоо лаг болон одоо тунцсан юм хоёр лагийг үүсгдэг. Дээгүүрээ тунцсан одоо лагийг болохоор автомат одоо лаг хамгахт хөрөмжөөр хамж аваад лагийн хоолой руу одоо доотлын хэсгийг болохоор шууд одоо лагийнхаа хоолой руу ингээд авах ийм автомат юу байгаа. За энэ дээрээс флокулянтын одоо холих сав руу ингээд оруулдаг. За энэ болохоор умбуур байцын молекулуудыг хооронд нь одоо юу яснаар таталцуулж одоо коагулянтлагдсан одоо энэ хаягдлыг одоо полиалюминам за юу ариут усан дахь одоо усан болон умбуур байцын молекулыг хооронд нь таталцуулаад коагуляцлагдаж цааш боловсруулах боломжтой болсон одоо энэ ус маань одоо флокулянт гэдэг сав руу орж байгаа. За энэ дээр болохоор энэ электролизийн үр дүнд одоо коагуляцлагдсан ус маань цааш одоо флокулянт үүсгэж одоо бохирдлыг одоо томруулаад нийс хэлбэртэй энэ юу үүсгдэг. Одоо нийс хэлбэртэй ийм одоо хөвгч тийм тунцсуудыг үүсгдэг. За энэ дээрээс мөн дахин одоо тунцсуудыг хамгачаар хамаад одоо лагийн сав руу оруулдаг. За энэ дараагийн шат болох одоо флотацийн сав байгаа. За ийшээгээ флотацийн сав маань болохоор нөгөө нэг 30-аас 50 микроны хэмжээтэй уусан агаарыг доороос нь одоо өгөөд за энэ дээр болохоор нөгөө хөвлөн одоо жишээ одоо бохирдлыг одоо нөгөө хөвлж дээр гаргаж ирдэг. Тэгээ хөвсөн одоо бохирдлыг бас мөн л одоо хамаад одоо лагийн сав руу хийгээд одоо ийм процессыг явагдана. За одоо ерөнхийдөө энэ эхний энэ гурван процессын дүнд болохоор ерөнхийдөө хими, физикийн бүх одоо үзүүлэлтүүд цэвэрлэгдэн. За ингээд аноксид савд одоо ингээд очоод ус маань нөгөө юу байна хүчил төрөгчийг одоо багасгаад энэ болохоор одоо биологийн ингээд нөгөө нэг цэвэрлэгээний шатанд одоо бэлтгэх ажиллагаа явагдана. За энэ MBBR 1 2 3 гэж байгаа энэ одоо хэсгүүд маань болохоор биологийн одоо цэвэрлэгээ энд хийгддэг. За ингээд биологийн цэвэрлэгээ энэ дээрээс гараад ламела тунгаагуур дээр очоод одоо тунгаагч энэ тунгаагуур одоо чаана маань болохоор маш олон юм одоо юутай одоо хуудсан ийм олон юутай хавтантай энэ хавтан дээр тунгаагдаад за тэгээ ингээд цэвэрлсэн усны сав маань
нөөцөөсөө цаашаага нөгөө хотын ариутгах татвар руу нийлүүлэгддэг. За иймэрхүү процесс ерөнхийдөө явагддаг. За тэгээд нөгөө за энэ хөл лаг одоо лаг маань ингээд хоёр янзын лаг үсээд за энэ лагийг болохоор нөгөө юугаар лагийг нөгөө уснаас нь салгаад одоо хөтгөрүүлээд ингээд цааш нь ингээд ачуулдаг. За ингээд газар шим үйлдвэрийн хаягдл усны одоо яг нөгөө яг бодит зураг нь одоо ингээд харагдаж байна. За цэвэршүүлэх технологийн горимыг одоо оновчтой байлгах ажиллагаа ер нь бол 2025 оны 6 сараас 2026 оны 3 сарын хооронд одоо маш 5 удаагийн өөр янзын туршилтаар ингээд туршилт хийгдээд энэ судалгааны үр дүндээр ингээд тухайн одоо технологи одоо цэвэршүүлэх байгууламжийг MNS 6561 гэдэг стандартын хүрээнд технологийн горимыг оновчтой тогтоолоо ингэхдээ одоо эдгээр үзүүлэлтүүдийг шат дараатаагаар маш одоо 99.6% одоо юутай маш сайн цэвэрлэж одоо үзүүлэлтийг хангалаа. За тэгээд энэ маань одоо төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг өөрөөр хэлбэл 168 м3 бус цэвэршүүлэх ажиллагааг хоногт штэ 168 м3 усыг цэвэршүүлэх ажиллагааг хэлбэршүүлэх боломжийг энд олгож байна гэж харж байна. За анхаарал тавьсанд баярлалаа.